주진지 응하는 얘기인데 주진. 자, 산스크리트로 얘기하는 그 잔단 만트르겠죠. 잔 гэдэг нь болохоор тэр жалам ус гэсэн үг. Даан гэдэг нь болохоор өгөх гэсэн үг. Өгөх. Мантар ус өгөх одоо тарин гэжтэй. Жад гэдэг тэр алтан гэрэл суудаг дээр гардаг шиг санагдаж байна. Нөгөө нэг баахан загас ямар суудаг дээр алтан гэрэл суудаг санагдаж байна. Загас нөгөө нэг юу ягаад ус нөгөө нуур цөөрмөнд ширгээд тэгээд баахан нөгөө нэг юу яадаг штэ. Хаан эцгээс нөгөө заан аваад заанаараа нөгөө баахан будаа яаж өгөөд тэгээд нөгөөдөл нь 33 орон тэнгэрийн орон төрөөд тэгээд хаадууд нь бас жоохон арх уучдаг байсан юм шиг байна тий. Тэгээд мань хүн ч жоохон рас яваа гэдэг жоохон согтоо ингэ байжсэн чинь ингээ дээрээс нь тэнгэрийн нөгөө цэцгнүүд буугаа тэнгэрээд одоо дууд. Тэгээд мань хүн юу болов яав гэдэг ингээд асуусан чинь нөгөө нэг хэдэн загснууд нь 33 орны одоо тэнгэрийн орон төрсэн. Тэгээд нөгөө хааны ач тусыг санаж ханхүү байдаг лөө хаан байдаг лөө нэг тийм юу гэдэг шин. Жал юу гэвэл чүү нэрваа юу вэ нэг тийм ихтэй ханхүү илүү тийм жал гэж үүдэг. Юун дээр болохоор санскритээр бол жал. Оммани падме хүн гэж нэ. За энэ бол одоо маань батом цэцэн дээрх одоо эрдэнэ гэж тэ. Мани падме хүн гэж. Ом а хири хүн гэж тэ. За энэ орчуулах ом а хири хүн. Ом энэ жалам эдом гэж юм л да. Эдом балимда ом падмод гэдэг юм шүү дээ. Эдом гэдэг нь энэ гэсэн үг. Эдом энэ. Тэгээ жалам гэдэг нь энэ усыг гэж тэ. Энэ усыг сарв гэдэг нь бүх притбия гэж тэ. Прит манайх бол бирд гэдэг шүү дээ. Бирд. Тэрний прит гэдэг нь болохоор бирд гэсэн үг. Тэгээ притбия гэдэг нь болохоор нөгөө нэг олон тоон дээр бирдүүд гэж. Бирдүүд ялтай гэж. Притбия гэж. Сваха. За энэ дээр өстой жинхэнэ жин гэж орчуулсан байна. Нөгөө сваха буюу өгье гэж. Зарим тохиолдолд сваха гэж тэ. Хан важрын сваха гэж тэ. Тэр өөрөөр тэр очроор сүлбэн сүлб гэдэг ч юм уу тэ. Сүлблээ гэсэн шицүг гэж орчуулж штэ. За ингээд сүлбээ тэр чи одоо юу гэдэг бүр хөдлөхгүй одоо тэр хамаг өвчин хайрлагтай нэг утга. Нэг утга нь сваха гэдэг утга нь болохоор тэр өглөг өгөхтэй сваха. Тэгэхээр энэ дээр бол яг харагдаж байна да. Притбия сваха гэж юм те. Тэгэхээр юу юм бэ? Тэр бирдүүдэд өгье гэж те. Өгье гэж. Тийм учраас бирдүүд одоо тэр ам нэг та дотор нь юу яаж байгаа. Ам нэг бирд чинь дотроо нэг 4 янз тэр хэдийн янз гэж ламбан дээр байдаг. 5 янз 4 янз. Зарим нь ингээд нөгөө далайн иргэл байж идэг зарим нь хаана ч үүдэг лээ тий. Тийм юм байдаг ш. За бирд гэж та хэлдэг. Бирд. Манайхан бол бирд гэдэг яг санскритаар нэрзүүн тий. Манайхан бол одоо санскритээр авсан одоо бирд гэж үг нь одоо тэр асар тэнгэр гэж байна шүү дээ. Асур. Хоёр одоо ямар ч байсан. Санскритийн хоёр юм авсан шиг. Тэ авшигч байна. Жалам эдам сарав притбия сваха. За энэ усыг за тэрний дараа юу гэж юм гэхээр жампал гэж юм те. Жампал сэрбүн агни гэж те. За санскритээр юу гэж юм гэхээр пит жампал мантра гэж юм те. За шар алтан те. Алтан замбал манайхаар бол замбал те. Жамбал ман. Хаалтан буюу нэг хашилтанд бичсэн зүйл байна л да. Бийж гэж те. Бийж гэж одоо түрүүнээ гарч ирсэн шүү дээ бас тарин дээр. Бийж буюу саван. Саван буюу хөрөнгө. Хөрөнгө гэдэг маань нөгөө тарианы хөрөнгө гэсэн дээ. Тариа үр жимсний хөрөнгө. Саван. Бийж. Пүрэг. Мам аашам пүрэн хөрөө гэж те. Миний одоо рева тамжид гамар зод гэж байсан те. Тэгээ пүрэн гэдэг маань болохоор бүргэх гэсэн. Пүрак. Бийж пүрак гэдэг нь болохоор пүрак гэдэг нь болохоор энэ дээр юунд яаж явж ийн гэхээр тэр нөгөө тодтол буюу дүүрсэн канва те. Тэгэхээр
хөрөнгө дүүрсэн юм шүү дээ. Хөрөнгөөр дүүрсэн. Тэгээ төвдөр бол яг л орчуулсан юм те. Саванжис канва. Саванжис канва. Хөрөнгөөр дүүрсэн гэж. Жахум бам хоох гэж те. За жахум бам хоох. Жамбал са паривар гэж. Жамбал нөхөрсөл. Жамбал са гэдэг нь ч те. Паривар гэдэг нь хор гэж те. Дан биш ээ. Са гэдэг нь дан. Паривар гэдэг нь хорж те. Нөхөрсөл гэж байна. Жамбал нөхөрсөл тийм ээ. За ом жамбал жалендрай сваха. Жалендрай сваха. Жал гэж одоо түрүүн гарсан шүү дээ. Жал даан шүү дээ. Ус өгөх гэж дээ. Жал гэдэг нь болохоор ус гэсэн үг. Индар гэдэг нь болохоор вамбо буюу эрхтэй гэж тийм. Тэгээ индрай гэдэг болохоор дөрөвдүгээр диалал тийм ээ. Индар гэж тийм ээ. Тэгэхээр усны эзэн буюу усны эрхэт гэж тийм. Усны эрхэт. Жалендер гэж. Жалендер. Ийм нэртэй бас хүмүүс байдаг шиг санаж. Жалендер гэж. Жамбал жалендрай сваха. Усны эзэн гэж явд юм бол да бодвол. Нөгөө ус ингэж өргөд өгдөг үстэй те. Замбал уханд чинь. Дээд хөрөнгөтэй болдог гэж те. За жамбал жалендрай сваха. За брум гэж те. Брум жирим. Брум жирим ам кам хон. За энэ бол одоо хөрөнгө үсэг эсрэгтэй холбоотой байна тийм ээ. Брум жирим ам кам хон гэж те. Индрани гэж те. Индрани гэж. Индрани гэдэг нь болохоор тэр ийгээр бичих юм бол индр гэж явдаг л да. Гэтэ энэ хойтлын индрани гэж байгаа үз. Индрани. Энэ ногоон зүйл дөө. Буруу харсан. Тийм, буруу харсан. Индр гэдэг чинь буруу харсан. Гэтэ дөрөвдүгээр тиалгал дээр тэр хоёр янзаар явдаг. Рамен гэхэд яг үгээр буруу харсан. Нарен гэхэд бол зөв харсан. Энэ дээр бол нэг дүрэн байдیں۔ Ямар үгэнд 2 дугаар тиалгал дээр 3 дугаар тиалгалын нэг тоон дээр буруу харснаа залах уу, ямар үгэн дээр зөв харснаа залах уу гэж байна. Ийм юм бэ. Индрани гэдэг нь болохоор тэр вамбо гэсэн үг шүү дээ, тийм. Вамбо. Индрани олон тоон индрани. Нарани. Индрам, индри, биш индрам. Индрани гэдэг чинь олон тоон дээр явж байна. Сар мөх үснэ. Эргэтнүүд гэж. Мөг гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр хоёр утгаар явдаг. Нэг утга нь болохоор мөг гэдэг нь болохоор шал гэсэн үг. Нүүр, дон. Ням мэлэн дээр гардаг л та. Чөжи доны даваашин гэж. Чиний нөр бол саран мэтэ гэж. Мөг гэж. Нэг утга нь болохоор мөг гэдэг нь болохоор ам гэсэн үг. Ам. Шал. Одоо ка. Энд дээр бол ка гэж тэ. Ха. Ам. Барам гэж. Барамри гэж тэ. Мөг барамри сваха. Барам гэдэг нь одоо хөдлөх гэсэн үг. Жишээ нь гэхээр ам нь одоо хөдлөж байгаа гэж. Ам нь сваха. Энэ дээр жин гэж юм те. Жин өргий гэж те. Жалам сваха гэж юм те. Одоо жалам буюу энэ дээр орчуулдаг жалам сваха гэж те. За тэрний дараа жамбал лампу чүжинжи аав гэж те. Одоо нэг ус өгөх гэж те. За энэ санскритээр Кришн жамбал жам дан мантар гэж. Кришн гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ? Хар гэсэн үг л дээ. Кришн. Одоо Кришна гэдэг те. Кришна гэдэг тэр юуны Вишну бурхны нэг дүр байдаг шүү дээ. Кришн гэдэг. Тэр одоо юу үнэ хариулдаг нэг хүүхд болоод төрсэн баг шүү дээ. Кришн, Рати Кришна гэдэг хоёр одоо юу гардаг Кришн гэдэг. Хар гэсэн нэг утга нь бол хар гэсэн Кришн. Юун дээр чи юу гэж ядглаа? Жамбал напужад ба 40 напужад байдаг штэ. Кришн ачарья гэдэг. Нөгөө энтхэн 84 шидний нэг юу байдаг шүү дээ тийм ээ. Напужад багч.
Нагуужтай болохоор санскритаараа Кришначарья нагуужтай. За Кришн хар жамбал тийм ээ жамбал жал гэдэг маань ус тийм ээ даан өгөх ус өгөх одоо мантар харин гэж. За унши юу чинь Намо Мани Батраа гэжтэй. Мани гэх нь эрдэнтэй. Бадар гэдэг нь самбуу гэсэн үг шүү дээ. Самбуу. Бадар самбуу. Тэгэхээр Батраа. Намо Мани Батраа гэж. Одоо сайн эрдэнэ дор мөргий гэжтэй. Сайн эрдэнэ дор мөргий гэж. Маха ягч Сена Падье. Маха их тийм ээ ягч их ягчс их ягчсын. Сена гэдэг нь болохоор аймаг гэсэн үг. Аймаг. Зарим нь одоо орчин үеийн хэлээр бол сена гэдэг нэг утга нь болохоор түрүүний хичээлээр хэлсэн сена гэдэг нь айрам гэсэн үг. Айрам. Сена. Айрам тийм. Айрам. Сена. Ер нь нөгөө нэг байлдаанд ороход чинь юу яадаг шүү дээ. Зааны одоо тэр аймаг мөрний юу гэх ингээл байлддаг шүү дээ. Маха ягч сена. Энэ нөгөө пати гэдэг үгний пати явуулчих чинь. Пати буюу эзэн гэж орж ирсэн шүү дээ. Гэрэг пати, даан пати гэдэг. Энэ болохоор нөгөө дөрөвдүгээр янз руу пати гэдэг нь пати явуулчих. Тэгэхээр их ягцсын аймгийн эзэн дор гэж тийм ээ. Энэ ягцсын эзэн гэж юу ч баг ягцсын эзэн гэж явдаг лөө. Намсраа орхон чинь тийм ягцсын эзэн гэж явдаг. Ям вирупакч Жанисан ч юм болохоор Гандроп билүү. Тиса. Дөрвөн юмны эзэн гэж яддаг штэ. Тиса нэг нь Луи дагбуу, Ночин дагбуу юуны өөр юуны дагбуу, дөрвөн юуны дагбуу гэж яддаг штэ. Тадията юм их штэ. Жамбал Жалендрай Сваха штэ. Усны ирэхэд дор ирэхэд гэжтэй Жамбал Жалендрай гэжтэй Жамбал Жалендрай Сваха гэж. Эдэн баламда хийгээд бид нар уншдаг шүү дээ тий. За юу ч юм эдэн гэдэг маань дөрөв гарч ирсэн тий. Жалам эдэн буюу эдэн гэдэг маань ин гэсэн үг тийм ээ. Ин. За балинг гэдэг нь болохоор бидний нэг хэлдэг балинг тий. Балинг дором тий. Дөрөв дором балинг кахи балинг кахи эдэн балинг кахи тэгэхээр энэ балинг гэдэг нь ерөн зүгээр кадати идэх гэсэн үг тий. За энэ дээр бол яг хөхөл хүндэтгэлийн үг бол зооглох тий. Энэ балинг зоогл тий. Кахи зоогл кахи. За дормоди сөшиг. Тийм учраас кахи зоогл гэж хэлж байгаа учраас нөгөө нэг төвдийн сö гэж хэлж байна тийм нэг үлцэг сö. Дормоо эдэн балин кахи